эрхэм генерал. Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Намайг өрсөн явдал баярлалаа. Тэгэхээр таныг одоо энэ өдөр ялангуяа онцгойлон өрсөн бас учиртай. Монгол улсад одоо төрийн дээд цол олгож эхэлсэн энэ өдрийг цагдаагийн байгууллага маань энэ жил бол яг тэмдэглэж байгаа юм байлээ. Тэгээд яа харахгүй цагдаагийн нэрийн хуудас болсон нэгэн эрхэм гэж таныг хүндэтгэн урьж байгаамаа. Чэмэг дөржийн амар бол хошууч генерал. Ингээд энэ сайхан өдөр бас арга хэмжээ ихтэй л байгаа х тий та. Байна. За тэгэхээр хоёлаа цагдаагийн байгууллагад анх таны хаалгын татаж орж исэн үеэс ерөн цэрэг цагдаагийн хүн болсон намтраас эхлээд ярилцлага эхлэе гэж бодож байна. 74 онд Улаанбаатар хотын 33 дугаар сургууль төгсөөд нийгмийн хамгаалахын яамны цэргийн тусгай дунд сургууль гэж. Тэр нь болохоор зэрэг сумын хэсгийн төлөөлөгч застав улс төр боловч хоёрыг бэлдэх зорилгоор байгуулагдсан шинэ сургууль. Тэр сургуульд анх орсноор миний цагдаагийн ажилтан болох зам эхэлсэн юм аа. Би бол миний аав Өмнө говийн хүн, Өмнө говь аймгийн Цогцын сумын хүн. Миний ээж Архангай аймгийн Их Тамир сумын хүн. Тэгээ аав ээж маань Улаанбаатарт таарч одоо хань бол усаа ингээд гаргасан төрсөн хүмүүсийн дөрөвдөх нь би Улаанбаатарт төрсөн. 77 онд сургуулийг төгсөөд хинтэд томилогдсон, суманд хуваарлах болсон. Тэгэл гашид очсон. Тэгээд хэсгийн төлөөлөгчдөнд нэг цүнх өгдөг байсан. Бичиг хэрэгээ зүүж явдаг. Одоо офицер цүнх гэж яддаг тий. Тэр цүнхний түгжээ байхгүй учраас түгжээг нь хийлэх нэг айл, нэг дархан мужийн хүн хэрэгтэй болсон. Тэгээд асууж исэн чинь төмрийн дарах гэдэг үгэн байна гэхээр очисон чинь өвөө нь одоо дотоодыг хамгаалах хүний цүнх мөхтөө нэр холбогдохгүй гэдэг өгөөгүй байхгүй. Гэсэн маргааш нь эмээ хүрээдэг хаад очсон надад төрхөөр өгөөд авдадныхаас ожиг тайлж гисэн. Жижигхэн өргөн зоож. Тэгээд би эмээ өвгөө хөтөлцсөн байхгүй. Тэр өвөө юм. Тий, манай өвөө галшир хийдийн лам байсан хүн байдаг, сүүлдэн дархан болсон. Манай эмээ бас хандмаа байсан хүн байдаг. Тэгээд өөрсний хүүхдгүй айлын хүүхд нуссан би. Үнэхээр сайхан нутаг. Тэгээд намайг хинтийгчдэг. Би хинтийгчдэд баярлалаа. Өгнүүлэг Улаанбаатарын төв төрс хүүхд шүү дээ. Тийм бай. Өөр нутгаас сайхан санж ирсэн хүнийг өөдөн татдаг уул өндөр хааны өвөртөө сургуулиа төгсөөд л ирсэн шинэхэн офицер галшаар суманд хэсгийн төлөөлөгчөөр сууршихдаа амьдралын хань шархуугийн наран гэрэлтэйгээ анх энд учирч айл болсон нандин дүүхтэй. Аав ээжийн орлох нутгийн сайхан буурлуудад эрхэлж амьдэрсэн он жилүүд анхны галаа асааж амраг ханаа олсон үе амрах завгүй хал үзэж хатсуусан ажлын гараагээд анхныг их дулаахан дурсамж бүхнийг агуулсан энэ л нутгаас энэ эрхэм хүний элээж туулсан амьдралынх нь эгшин хорон бүр ихтэй. 1977-оос 1980 онд Хэнти аймгийн Цагдсан сэргийлэх ангид төлөөлөгч, ахлах төлөөлөгч. 1980-аас 1984 онд Зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны академийн тусгай факультет. 1984-өөс 1985 онд улсын Цагдсан сэргийлэх ерөнхий газрын социалист өмчийн хэлтэс тасгийн дарга. 1985-аас 1988 онд Хэнти аймгийн Цагдсан сэргийлэх ангийн дарга. Чэмэг дөржийн амар бол хошууч генерал. Нийгмийн шилжилтийн шинэ үе нүүр тулаад бас амаргүй үйл байсан баг та. Амаргүй үйл байсан. Нийгмийн хамгаалахын яам гэж байж байгаа татан буугдаад. Тэгээд цагдаа тусдаа айл болж дөнгөж юм дутуу. За энэ хажуугаар нь бол гэмт хэрэг зөрчлийн гаралт бол огцом нэмэгдсэн. Нөгөө бүх юм чөлөөтэй гэж ойлгуулад тэгэхээр зэрэг арчил гэдэг бол бүх юм зөвшөөрсөн гэж ойлгоод хэрэг төв айхтар хэрэг төв маш гадаг болсон. Нөгөө жагсад суух бол байнгын мод болсон. Яг нөгөө Баабарын хэлдгээр таруух таргал тарг хэсгээс бусдаг чинь жигсдэг болсон шүү дээ монголчууд. Байнга л албад жигсаал, байнга л энд жигсаал, суглаад өсгөлэн суулт болол ингэдэг. Энд энэ болгоод л бид нар өдөрш нөгөө хамтаагаа л явдаг л байсан. Тэр үед пүрүүг нараад одоо их туршлагатай хүн аж ахуйн ажлын эрх зүй мэдлэгийн хөвд захиргааны ажлын
асар их туршлагатай мундаг хүн цагдаагийн ерөнхий газрын дарга болж ирсэн. Тэрийг бол бид нэр их аз завшаан гэж үздэг. Тийм их туршлагатай хөнгөө байсан бид нэр нь яах байсан бол гэж боддог. Тэг үнэхээр ч тэр хүний гавьяагаар цагдаагийн байгууллага үнэхээр бие даасан айшиг айл болсон. 1988-аас 1990 онд Москва хотын Зөвлөлт холбоот улсын коммунист намын дээд сургууль, 1990 онд Нээслийн Найрамдлын районы цагдсан сэргийлэх хэлтсийн дарга, 1990-ээс 1992 онд цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 1992-оос 1996 онд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, 1996-аас 1998 онд цагдаагийн ерөнхий газрын дарга, 1999-өөс 2001 онд цагдаагийн ерөнхий газрын дарга. Та цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж эхэлснээс хойш цагдаад хийгдсэн шинжилгүүдийн талаар ер нь одоо ч яригдсаар л байдаг. Тэгэхээр гол ажлуудаа бас та энд дурдж яриач гэж хүсэж байна. Ерөөсөө 90 оноос Монголын цагдаа нөгөө цагдсан сэргийлэх байгууллага байжгаад тэгээд манай улс өөрөө нийгмийн өөр тогтолцоонд ороход газар дэлхийд байдаг жишээ нь болохоор цагдаа гэж байдаг. Тэгээд цагдаа болох дэлхийн цагдаагийн жишгт ойртох тэр рүү алхам хийж эхэлсэн байна. Хамгийн наадл нь хүн тарахдах юм ховцсон. Цагдаагийн ховц урд нь саарл одоо юу гэдэг цэргийн форм шиг тийм хатуу хувцсамждаг байлаа шүү дээ. Малгай нугуулдаа явчихдаг тий. Погон ханзарчдаг тий. Хүнтэй ноцтонгууд сууг ханзарчдаг хэмтэр тий. Яг тэр одоо үйлдвэрлэлтэн тохирохгүй хувцастай байсан л да. Сайхан хувцас гэхдээ. Тэгээд хувцсаа хүртэл шинжилсэн. Тэгээд цагдаагийн байгууллага хууль тогтоомжийг шинжилсэн. Одоо гол шинжилсэн гол одоо концепцэн дээр суусан бол манай Пүргенерал Нарангил доктор Актимшир. Цагдаагийн байгууллага бусад орны туршлагаас нэлээд судалсан. Интерполын гишүүн болсон манай цагдаагийн байгууллага тийм ээ. Цагдаагийн дарганы холбооны гишүүн болсон. Тэгээд манайхан гадагшаа явж өөр орн руу Оросоос өөр орн руу явж сургууль суудаг болсон. Одоо бидний хийсэн жаахан жоохон юм байна. Ухаандаа цагдаагийн сургуулийг цэргийн дээд сургууль нэртэй багт нь цагдаа актив болгосон ухаандаа. Дэлхийд даяар өөр мэргэжилтэй боловсролтой хүмүүсийг цагдаагийн ажилтан болгодог сургуулийг актив гэж цагдаагийн актив нэрлэдэг. Одоо дэлхийд даяар тийм л болсон байна. Энэ рүү орж исэн хэмтийн одоо их л олон өөрчлөлт ухаандаа цагдаагийн бэлэгдэл тэмдэг гэж байгаа урд нь байсангүй шүү дээ. Манай төрийн сүлдэнд өрсөлдсөн Тэнгис болд Гавьятын сурсан 5 сум атгачсан шонхор шүү байсан. Тэрийг манай авсан байхгүй. Гэх мэтийн зөндөө олон шинжилгүүд бий. Албадын хөв дотор зохион байгуулалтын өөрчлөлт орсон олзоос байдаг. Бүгд л яг нийгмийн хөгжлөд байгаа л хийгээдсэн. Тухайлбал эргүүлэхэд бид нар өдөөшнөгөө явган эргүүл явуулдаг байлаа. Тэгсэн чинь тэр маань дийлэх байсан. Улаанбаатар их том болсон. Машин зэргийн жигссэн, оршин суугчид их болцсон. Үндсэн хөлн дээр Монгол улсын иргэн оршин суух газраа шилжүүлж сонгодог болчихсон. Тэгэхээр зэрэг Улаанбаатарт оршин суугчид механикээр нэмэгдсэн. Тэгээ Улаанбаатар төдхөн машины бүглэрс эхэлчихсэн байхгүй. Ийм үед хурдан шуурхаа дуудлаганд очих асуул цагдаагийн нэн чухал шалгуур шүү дээ. Гэтэл дуудлаганд явсан машин маань бүглэрөө таглаар явсаар байтал нөгөө хэрэг төгөнд гараад дуусаад айл ухдаг бол ухаад ингээд дуустдаг байсан. Тэгээ энэтэй холбоотой тухай хөдөлгөөний тэргүүлийн албач байвал энэ бол 2007. Тэр Кобан систем гэдэг яалцгүй огцом өөрчлөлт хийсэн юм байна да гэдээ уншиж илаа би бас. Би Орос сурч байхдаа уншсан яг. Энэ Кобан систем гэж үүд юм байна. Тэгэхээр тэр хэсгийн цагдаа гэсэн үг л дээ. Гэхдээ систем баггүй юм бол. Японых тийм. Японы систем ийм системийг байгуулах асуудлыг судлаад тэгээд Японд ажиллах үед Японы цагдаагийн газар асуудлаа тавиад тэгээд Японы JICA хамт ажиллагааны байгууллагууд тавиад тэдний төслөөр хэрэгжүүлж эхэлж ирсэн юм болно. Тэгээд сүүлдээ манай хөрөнгөөр голцоо явсан. Гэхдээ ямар ч гэсэн сумдын хэсэг төлөвчнөр бүгд нэг байртай болсон. Хороод дээр нэг байртай болсон байж байгаа. Ажиллаж явах үе за магадгүй Монголын цагдаагийн түүхэнд гэдэг юм лээ эмзэг сэдв нэг яхахгүй 2008 оны 7 сарын 1-ийг онцлох байх гэж би бодож байна. Тэгэхээр энэ өдрийг хүмүүс одоо нийгэм маань тэр яриад алцаад л одоо ч шүүгээстэй л байдаг.
Тэгэхээр энэ өдрийн тухай өнөөдөр одоо юу гэж хэлэх бол? Тий, болсон явдлыг бодтоор цөөхөөр хэлье би. Ер нь түрүү би дурж ирсэн 90 оноос хойш манайх бид нар чинь чөлөөт нийгэмд ороод жигсаал, цуглаан, өсгөлэн, суулт бол байнгын ажил болсон шүү дээ. Бид ерөнхийдөө дассан. Жигсцэнд дассан, жигсаагаад хамгаалдаг нь дассан байсан. Бид нар хилээ олдчихдаг байсан. Тэгтэл 2008 он 7 сарын 1-ний үед явдал бол сонгуулийн дараахан болсон явдал. Ерөөсөө урд үдээс эхлээд бүжиг шиглсэн байдаг байхгүй. Хондоо сонгуулийнхаа хураасан саналыг булаагаад цутаасан. Нэг төвч чинь тийм ээ. Сонгон хайрхын дүүрэг дээр сонгуулийн байрлалууд дайрчулсан. Тойргийн ороор дайраад орсон шүү дээ. Энд сонгуулийн ерөнхий үүдэн дээр иж бужигнуулсан. Гээд ингээд сонгуультай холбоотой юм шиг юм явж байгаад тэгээд тэр маш хэрвсээд ардын намын байрлал очиод харуул хамгаалт руу дайраад юмыг нэвдээд ингээд эхлэх үед нь цагдаа дуудаж бид оролцсон. Угаасаа манай очдог хууль зүйнсэн тэр. Ингээд яг жигсаал цуглаан болсон, сүйдээ чулуун мод болсон, шидсэн. Цагдаа нарын манд гимтэж эхэлсэн. Тэгээд олон цагдаа гимтсэн. 530 гаруй цагдаа хэмжих зохиолсон бид нар тэгээд. Тэгээд биднэрт олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл байгаагүй ухаандаа нулимсруулагч усан хөрөг байгаагүй л байхгүй. За тэгээд байхгүй гэдээ бид нар буцаа цухтаадаг байл биш шүү дээ. Цаана нийгэмд аюул учирч байна. За ингээд тэмцсээр байгаа сүлд нь онц байдлыг ерөнхийлөгч зардал тогтоогоод тэгээд албадан тараах ажиллагаа явагдсан. Албадан тараасан, эсрэг үйлснийг байлсан. Манай эргүүл хамгаалтын газрын албаагчдыг анхааруулад тэгээд тараацсан. Тараах өмнө онц байдал зарлахад үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд сууж яхад миний асуусан асуулт байдаг. Ийм хэн мэддэхгүй олон хүн дотор манайх цагдаагийн байгууллагын хууль болон онц байдлын тухай хуулиараа хуульд заасан хүч ба арга хэрэгслээр албадан тараана гэж бичсэн байд юм а. Хэрэгсэл дотор нь бүх төрлийн бууз хэсэг ордог юм. Манай хэрэглээнд байгаа буунууд. Энэ дээр байлдааны сумтай буугаар буудаж болохгүй юм байна. Уурчлан тооцоог маш их хохирол учиж болчихгүй гэж бодож байна. Тэгэхэд ерөнхий сайд байсан баяр хэлжсэн нэр болохгүй байна. Танах бууж болохгүй шүү гэж. Гишүүд нэрээ тийм бууж болохгүй. Өөрөлд хуулиас дээгүр өргөх гэж байна. Бууж болохгүй. Тэгэхээр тэр үргийг бид дорн гараад өөрийнөндөө өгөөд байлдааны сумтай авч бууж болохгүй бол манай сумч байхгүй гэсэн. Тэгэхээр сургуулийн сум буюу хушуугүй сумтай манайх явсан байдаг. Тэгээд тэрийг яг дээш нь буудаад дуу гаргаад тэгээд эсэргүүцсэн баримтлаад ингээд тараасан юм л да. Тэгсэн маргааш нь хүн буудсан асуудал гараад хүний амнаас сүйдсэн зарим гимтсэн асуудал гараад ингээд явсан. Тэгээд энэ дээр бол прокурорын мөрдөн байж хаваагуулга шалгаад цагдаа буудсан байх ёстой гэж шалгасаар байгаа. Манай баахан цагдаа 15 цагдааг 20-од шалгаад ингээд исэн шүү дээ. Тэгээд биднийг энэ цагдаа нарыг хүн бууж яхад нь чи хянаагүй гэж биднийг хууль ёсоор ялцсан байхгүй юу. За тэгээд дарга нь хянаагүйгээд ялцсан хүмүүс л яриад идэ цагдаа буучсан юм ойлгодог. Гэтэл тэднийг шинжилээд мөрдөөд тэгээд прокурор өөрөө прокурорын байгууллага 17 онд биднийг шийтгэхдээ бид нар 10 он шийтгэхдээ гарцсан шүү дээ. 3 жил яллаа гарсан. Тэгэхээр 17 онд тэр цагдаа нарт холбоотой асуудлыг гэмт хэрэг үйлдээгүй байна гэж хэрэгсгүй болгоцсон байна. Прокурор хэрэгсгүй болсон. Прокурор хэрэгсгүй болсон. Түүнийг нь бид нар 22 онд 23 онд мэдчихэж байгаа байхгүй. Бидний тэгэхээр цагдаатай хамааруулж яваад хажууд нь хянаагүй шийтгэсэн хэлс болцсон л байхгүй. Зүгээр хэлсэн. Хин нэгийг буруутан болгох зорилгоор ингээд хэлс шийтгэжсэн юм аа. Энэ асуудал одоо хэвээр явж байгаа. Бид нар ийм хэлс болчихжээ. Энийг хууль зүйн дагуу шийдэж өгөөч гэдэг өргөл хөндлөө прокурор өгөөд идэг прокурор аваад л дугаа байгаад байгаа. Цагдаад энэ ямар ч холбоодлоггүй гэдэг баримт байхгүй байсан учраас энийг одоогийн хуулиараа одоогийн хэрэг шийдвэрлэх тухай хуулиар 41-р зүйл зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлаар авч үзээд бидний асуудлыг хэрэгсгүй болгож цагаатах хэрэгтэй юм а. Хуулийн заалт нь энэ. Одоо энэ шатандаа л байна. Хүлээж ийн бид. Цагдаа одоо жагсаал цуглааныг тараасан болохоор гэдэг юм уу те. Ард түмэн бол ялчгүй цагтаа 5 хүнийг бууцсан л гэсэн ойлголттой тэр үед байсан. Одоо ч магадгүй ихэнх нь тэгж боддог л баг. Тэгэхээр тэр одоо хэн бууцсан нь бол одоо л тодорхой биш л юм гэж ойлгож болох уу те. Тэр кейсийг нэгдсэн тэр хүн буудагдсан тухай кейсийг
ямар нэг юм хаах хэрэгтэй болсон. Нарийн дээр жагсаал суулаад тэрнтэй холбоотой. Одоо ойлгож байгаа тийм ээ, хүмүүс бол энийг ойлгож байгаа. Тэгээ энийг хаахын тулд цагдаа нарыг буруутгах хэрэгтэй болсон. Цагдааг буруутгахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээ сошиалаар цагдаа буутсан гэдгийг явуулчихар зэрэг олон түмэн тийм ойлголт авчиад байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг хавц тэргийг уншсан уу юу? Өөрснөө бид нар л тэр хэргийн асуудлаар олцсон өмгөөлөгч тэр оролцсон бус хүмүүс мэдчихэж байгаа. Энийг бол. Тэгээд энэ асуудлыг ингээд нэг нь хэлсээр шийтгэгдээд нэг хэсэг нь хэлсээр шийтгэчихэд ингээд Монголын нийгэмд ийм байдлаар үлдээж болохгүй гэж бодож байгаа. Энэний саталт нь шударгасан тухай яриач үрээрэх байхгүй. Энэний саталт нь Монголд хуулийг дураараа тайлбарладаг, дураараа хэрэгэлдэг ийм персонэд төгснө. Энэ их муу. Бусад зөндөө олон иргэд дээр яаж хэнийг хамаагүй буруутгаж, хэнийг хамаагүй дураараа сулж ингэдэг болох нэ? Эрхлэх байгууллага. Нөгөө талд нь энэ гэмт хэрэгтэй тэмцдэг хэв журам сахиулдаг хурц хатуу юмтай тулдаг цагдаагийн байгууллагын албаагчдын уран зөргийг гутаас аргамж. Энийг Монголын төр анхааралд авч засах ёстой гэж бодож байна. Цаашдаа юу ч болоо билээ дээ. Үндсэн намсан гэмт хэрэг олон улсад болж байгаа явдлыг даган дуурайх энэ кибер аюулгүй байдал гэдэг санч Монгол улсын аюулгүй байдал тусгаар зотлонтой холбоотой асар олон асуудал гарна. Энд хамгийн түрүүнд тулах байгууллага нь юу вэ? Цагдаа штэ. Цагдаад чинь тэгээд одоо гадны цагдаар хүмүүс ажиллахгүй штэ. Бидний дараа шив өөр хөвгт ажиллана штэ. Тэд нар ийм бидний муу жишгийг харгар зэрэг уран зориг зүрх зориггүй л гарна даа гэж боддог дотроо. За магадгүй энэ үйл явдал цагдаагийн байгууллагын цаашдын одоо сургалт бодлого хөгжил манлайлалд ямар сургамж авчирсан бэ? Альва юм сайн талтай муу талтай байдаг учраас за яг түрүү муу талын би ярьчлаа байна тийм ээ. Муу тал нь айгүй хэцүү. Сайн тал нь юу гэхээр зэрэг төр засаг энэ цагдаагийн байгууллагч чинь бус орны цагдаатай адилхан хэрэгэлдэг тусгай хэрэгсэл зэвсгэлэмж сургалтын алих хөстэй маш гэж одоо ойлгосон баг. Тэгээд цагдаа ер нь хууль эрх зүйн орчны өвдөн жагсаал цуглааны үед яаж ажиллах үүдг нь улам боловсронгуй болж явах шиг байна. Энэ дээр жигсдэг, цугладаг, хууль зөрчил бойл гэвэл болчдөг. Ийм л байдлаар бид нар орох хэрэгтэй бол. Заавал тэмцэлт, заавал хоорондоо зодтолдох ямар гэдэг. Тийм ээ? Ийм тал юм байгаа бах. Тэгээд эрх зүйн орчин боловсронгуй цагдаагийн албан ажиллах эрх зүйн орчны боловсронгуйлах талаар үзсэн. Анхаарч нэлээд анхаарч ах шиг байна гэж харж их гордож байгаа. Албаагч нар цагдаа гэдэг бол ямар тохиолдолд өөрийнхөө олгоцсон эрхээ эдэлж үүргээ биелүүлэх ёстой юм байна гэж бас эрхвш ойлгож байгаа. Одоо бол та тухайн үед одоо ер нь яг өөрийгөө зүвтгэх гэдэг юм уу? Тийм ял шийтгэлгүй өнгөрөх боломж байсан гэж боддгоо одоо ер нь харамсдаггүй тэр тал дээр. Шийтгэх цаг хугацаанд одоо шүүлтээ үлдээд. Хэл шийтгэчихэр зэрэг гомдгол доо. Манай ээж хэлсүү гэдэг хөө гөрийн өсөө мариг байдаг миний хөгж. Гөрдүүлчихэр урдаас нь юу ч нэмэргүй байдаг гэсэн үг юм билээ. Тэгээ гөрдүүлсэн бид нар гөрдүүлснээс нэг маань одоо бурхны орон заларсан. Барц хүрэн намаа. Одоо зоргоо гамбаа бид гурав бай шийтгэсэн. Зүгээр дарга байсан гэдгээр шийтгэсэн. Гэтэл яг үндэ би даргач байгаагүй. Тийм байлаа. Намайг цагдаагийн ерөнхий газрын дарга томилоогүй. Бүргүйс. Тийм 3 сарын 19-нд манай өдрийн гамбалдыг нараалыг чөлөөлчөөд оронд нь намайг томилоогүй. Намайг бишгэд хэн нэг хүнийг ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэж томилох ёстой байсан засгийн газар. Тэрийг хийгээг орхицсон. Тэгээд намайг ажилласан байдлаа тогтоохоор зэрэг баян зүрх төвийн шүүх тэргүүн дэд дарга байсан байна л тогтоож өгдөг. Тэгтэл шүүх чи тэргүүн дэд дарга бишээ. Чи даргын үүрэг бас гүрдсээр бошигдчихсан байхгүй. Энэ дээр нь дотоодын зэргийн хамгаалагч би байгаагүй. Тэрийг засгийн газар томилдог. Намайг томилоогүй. Би энийг зүхтаах гэж хэлж байгаа биш. Хуулийн үг үсэг гэж юм байна шүү дээ. Субъект вэж ял эдэлдэг байхгүй. Тэгэхдээ субъект шүүнийг субъект болгоод дээр нь манай зүгээрээс албаагч дарга нарыг надтай хамтран үйлдэгч болгоод ингэж ялгаж гисэн шүү дээ. Ерөөсөд их тийм бүдүүлэг хууль зөрсөн явдал болсон юм л да. Энэ бол энэ хонгил гэж юм чи үндсэндээ биднээс эхэлж байгаа юм тэр шүү дээ.
бид нэр олон дахин яриаг болохоос биш. Дараад нэг үргэлжилсэн шүү дээ. Энэ үед. Тэгээ Хонголын архитектор хэм байсан, гүйцэтгэх хэм байсан одоо нийгэм бүгдээр мэдж байгаа шүү дээ, тийм ээ. Ийм юм болсон. 2008 оноос 12 он хүртэл мөрдөгдөд дараад нь 3 жил суугаад тэр 7-8 жилийн хүний амьдралыг балждаг юм билээ. Тэгээд энэс чинь цааталт нь одоо за ёс суртахууны хувьд, эрүүл мэндийн хувьд хүн яаж охирох вэ? Үр хөвгтүүд яадаг вэ? Хамаатан сатын яадаг вэ? Хамт олон яадаг вэ? Их хэцүү байдалд ордог. Таныг тэр хүнд үед ер нь за сухрын шийдвэрээс илүү бус тий харц ч гэсэн нэг буруутгал өгүүлэл байдаг байсан бах магадгүй тий. Тэгэхээр юу татаж босгосон бэ таныг ер нь? Намайг эмтэрч илж явхад надаас илүү миний төлөө санаа зовж, биднээс илүү цагдаагийн төлөө санаа зовж маш олон сайхан хүмүүс тэр яд илж явах үед манай цагдаагийнхан, манай найзууд, одоо багын таньд уусууд, нутгийнхан яасан олон очив. Над дээр хүн болгон байг цаахаар туслах гэж оролдоод ирсэн. Даанч энэ нөгөө төрийн дээрээс даалгавартай юмд хинч урд нь хүчингүйт юм билээ. Хүчин мөсдөг. Хэрвээ тэгж биднийг одоо хаа юу тусалт дэмж эргээгүй бол бидний юу яах ч байсан бэлээ. Дийлж гарах ч юм уу, гүү ч юм уу. Хүн сэтгэлийн амт шүү дээ, тийм ээ. Манай хамт олон, манай одоо нийгэм ойлгоод байдаг юм байна шүү дээ гэдэг. Энэ нэмэл биднийг давж гаргаад хамгийн хүч өгсөндөө. Одоо өнгөрсөн цаг хугацаагаа хүн уучлал үзүүлж ямар нэгэн тайвшрал олдог гэд ярьдаг л да. Тэгэхээр та тэр цаг хугацааг ер нь одоо бол уучлсан уу? Ер нь ямиг мартах ёстой. Бас дандаа зуугаа дандаа санаа дэвж болохгүй. Тэгээд одоо шоронд орсон юм а бигээд ингээд ялалтсан юм. Тэр намайг ингэсэндээ би бол занаад явж чаддаггүй. Угаасаа миний харагдаад байна юм билээ. Тэгээд Монголын нэг айхтар хүмүүс л байдаг шүү дээ. Бид нар заасан 50 тухайн гэж. Тэр ус над байдаг. За да яшиг дөө яшиг. Буйнаараа болог гэж. Ингэж өөрийгөө сулалдаг би. Гэтэ найдар байдаг надад Монголын төрд итгэж байгаа би. Агуу Монголын агуу төр. Одоо төрийн ирэх барьж байгаа манай төр засгийн их хурл засгийн газар ерөнхийлөгч. Бүгдээр энийг болгоож байгаа гэж манай цагдаа нар бид хүлээж байгаа. Тэр биднийг өдий болсон гэж бас явуулж байна. Тэгээ ингэж цагаатснараа миний үр удам цагаатна. Би цагаатна, тийм ээ. Тэрээс гадна би цагаатна. Миний надад сайхан сансан хүмүүс бүгдээр сэтгэл намарна. Энэ ингэ цагаатснаар Монголын цагдаа цагаадаг юм байна. Тий. Монголын цагдаа ард түмний хом хуулийн өмнө буруу шүү гэдэг тодорхой гарч ирнэ. Энэ бол Монголын цагдаад шагналаас илүү хэрэгтэй гэж бодож байгаа. Монголын төр зүтгсэн хүнтэй алтай гэж ярьдаг. Энэ үгтэй та ер нь ихэр санал нийлдэг байна. Энэ их айхтар үг шүү дээ. Халтай бай гэсэн үг шүү байхгүй юу? Бити зүтгсэн хүнээ сүйтгэхэрэй гэсэн үг. Ингэсэн шүү бидгч. Эргээд түүхийг ингээд ялангуяа түүхчдийн ярьж байгааг харахаар зэрэг үнэхээр нэрээ бид нар их олон зууны туршид дүгнэлт хийх юмдаа дүгнэлт хийхгүй л яваад байгаа юм байна лээ. Монголчуудын үнэт зүйлийг янз бүр хэлдэг, би ганцхан нэг үнэт зүйл хэлдэг байхгүй. Тусгаар тогтно шүү. Монголын хамгийн эрхэм зүйл, хамгийн үнэт зүйл бидний тусгаар тогтнол. Энэ асар том ойлголт шүү. Бидний тусгаар тогтнолыг цаанаасаа угаасаа байсан гэж ойлгодоггүй шүү. Алдаж байсан шүү бид нар. Байлдаж олсон юм шүү. Энийг алдчихвал яах вэ гэж хүн бодож байгаа юм байна шүү дээ. Амжигтай үз. Амжигтай. 2002 оноос Монгол улсаас бүгд наримдах хятад ард улсад суух элчин сайдын яамд консулын хилцээний дарга 1-р нарийн бичгийн дарга 2006-аас 2008 онд цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга 2017-оос 2018 онд Монгол улсаас Ирээн хотод суугаа консул 2018-аас 2021 онд Монгол улсаас бүгд наримдах Казахстан улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх 2022 оноос цагдаа дотоодын цэргийн ахмадын хорооны даргаар ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагын нэр хүндэд одоо нөлөөлдөг гол хүчин зүйлүүд юу гэж боддог вэ та ер нь? Цагдаагийн байгууллага иргэдээ хамгаалах хэрэгтэй байгууллага. Гэмтэрхээс зөрчлөөс хамгаалдаг. Тэгээд энийг хийхэд бол маш шуурхай их мэргэжлийн их ёс зүйтэй ажилладаг байгууллага хэрэгтэй. Энийг л олон түмэн хүлээдэг. Дуудлага өглөө сүнхөд ороод хүмүүс баярлдаг. Хэрэг нь өвчин олдсон олдоогүй баярлна тийм ээ. Гэгмэс үүд болж ил цагдаа ороод тэгэхээр баярлна шүү тийм ээ. А ер нь цагдаа эмч хоёрыг хүн яг тэр үед л үнцнийг мэддэг үстэй. Өвдөх үед эмчийг 100 үедээ цагдаа дууддаг. Тэгээд ийм байж цагдаа олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөв. А зүгээр энэс гадна цагдаагийн аль багчдын төрүүч хийсэн ёс зүй. За нөгөө судалгаагүй аваад байвал янз бүрийн хүн орвол цагдаа өөрөө жоохон төвчээр алдвал нэг л хүн буруу ойлголт өгчөө цаашаа ингэж тарчдаг. Тэгээд нэг үхрийн ивэр дэлсвэл 1000 үхрийн ивэр дөргиноо гэж тэрийг хэлж байгаа. Тэгэхээр цагдаа нэг үрийн хичээл зүтгэлээс цагдаагийн нэрүүнд хамаарна. Цагдаагийн даргын хичээл зүтгэлээс цагдаагийн нэрүүнд хамаарна. Төрийн гаргаж байгаа шийдвэрээс цагдаагийн нэрүүнд бас хамаардаг. Зөв хуулийг зөв хэрэгжүүлвэл цагдаа нэрүүндтэй байдаг. Одоо таны болон цагдаагийн үеийн ахмадуудын туулсан туршлага одоо тууцсан алдааноон дундуур одоо алхаж яваа залуу болсон хүчнүүдэд залуу одоо цагдаагаар бэлтгэж байгаа хүмүүс та хандаж ирнэ хамгийн захимаар зүйл нь юу байдаг вэ? Уулз сулганд хэлдэг юм бидний залуучуудтай би уулзалт хийхдээ цагдаа эмч хоёр хүний зовлонд асч болохгүй шүү. Өвдөж байгаа хүн эмчийг хараад эмчлэх гэж бодно. Цагдааг хараад энэ цагдаа намайг аварна гэж бодно. Гэтэл энэ миний чиглэлээ дэвшээ. А би энэ чи авлиж авахгүй. Эсвэл чадах дараавал гэдэг юм. Нэг ийм хачин хандлага юус авч болохгүй. Өөрийнхөө зовлон шүлээж байгаа. Хүний зовлон бити тасаарай гэж бид нарт хэлээд явдаг. Одоо энэ цаг үе бидний цагдаа болох үеэс шал өөр байна шүү. Маш их олонний хяналтанд ажилладаг болсон цагдаа. Зүгээр сошиал хяналт банк тийм ээ. Тэгэхээр энэс битээ. Энэ дотор бүр эрэлхэх зоригтой яв. Хуулиар эдэлдэг эрхээд л гүйцэтгэх үүргээ хий. Тэрийг ганцхан ямар ч өөгүй. Тэгээ цагдаа цаг үетэйг ойрхон байна. Нийгэм ингээд хурдан өөрчлөөд бид нар хоцорч болохгүй шүү. Тэрний урд нь явах хичээгээр. Сайн цагдаа болцгоорой. Цагдаа сэтгэлийн ажил шүү. Хүчээр хийдэг ажил биш. Зүрх сэтгэлийн ажил юм байл. Би цагдаад ороод юу сүрсэн бэ гэж боддог байсан байхгүй. Тэгэд яа харахгүй дандаа хүнтэй харьцаад хүний хөвзөө таалбал хандаж ирэх зэрэг яг хүнлэг хандлага хүндээ хэрэгтэй байдаг. Учир явдлыг өөрөө ойлгох хичээж. Энэ л Монголын цагдаад айгүй хэрэгтэй. Бид нар цөөхүүлэн шүү дээ монголчууд. Цагдаа яг л тийм сайхан харьцаатай, яг л тийм бие авчирсан гоё их гоё байх хэрэгтэй цагдаа. Чэмэд дөржийн амар бол хошууч генерал. Би Монгол улсын 112 дахь генерал. 44 оноос хойш миний өмнө 111 генерал төрсэн байдаг. Миний өмнө төрсэн бүх генералууд миний ах генералууд. Нас нь хамаагүй дугаараараа ах. А миний дараа төрсөн нас нь хамаагүй бас миний дүү. Тэр бүх ах генералуудаа мөргий. Ёстой би. 5 хүний замналаар 5 хүний уламжлалаар бид явж ирсэн шүү. Одоо их л тавилын юм да. Тэгээд энэ Монгол улсад генерал гэж цэргийн сал болсон энэ өдөр миний мэдлэгээ дамжуулж байгаа бол баярлж байна. Нийт генералуудаа тэдний гэр бүлийнхэнд тэр генералын хамт олонд нь бүгдэд нь Монгол генералын баярын өдрийн төвшүүлж эрүүлэнх аз жаргал хамгийн сайн сайхан бүгдийг хүсээрэй. За баярлалаа. Таныг бас бидний нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч энэ сайхан хооморт маань бэлэн далангүй сайхан ярилцсанд баярлалаа. Баярлалаа.